Ёй маань ичидээ үерхчихээж инхнээсээ үерхчлээ одоо юу хийх вэ гэж бодгошроо суун. Энэ хоёр маань нэг хөрхөн өөрсдийнхөө нэг нэгэндээ хайртай гэдгийг мэдснийхаа дараа хөтлөлцөөд хоол идэхээ зугаацгаар явсан байдаг. Ёйч хөтлөлцөж тасаагүй болохоор зүгээр гарнаас нь тавих гад хоолоор гүйчихсэн үүнийг нь ичээ анзаарсан ч нэгтгэх юм болдоггүй. Ингэж явсаар оройч болж оройн галт наадмыг хамтдаа үзээд гэртээ харих болж ичиж ёйн гараас атгаад авна. Ёй чичидээ үерхсний дараа ичигийн гаргасан үйлдэл байдгаас шал өөр байсныг бодоод ичнэ. Ичигийн үнсэх гэж байсныг бодсныхаа дараа ирээдүйд ч гэсэн ийм зүйл болох байх гэж бодоод хэдэн 4 цохор болдог. Энэ нэрээ засрахгүй хүчүү. Ёйж үерхсэн гэдгээ шууд л хангийнхаа хоёр найзтай хэлдэг. Тэр хоёр нь сонссныхаа дараа бүр аймаар заширдана. Тэгсэн хоёр найзаагаа өдрийн цайны цагаар завтаа ёо гэдэг. Энэ үед ичи маань нэлээд сайхан сэтгэлтэй байгаа бололтой амандаа ая хүртэл аялаад явж байдаг. Хоёр найз нь чаанхудаа л амандаа ая аялаж байна гэсэн ичи маань нэг тоогоод байдаггүй. Тэгээ шууд бодож байснаа өөрийгөө ёйтой үерхсэн гэдгээ хоёр найзтай хэлдэг. Энийг найз нь үнэхээр юм уу арай ч хүчлээгүй биз гэж хэлж байгаад ичид нэг сайн хуулаад авна. Ингээс тэгсгээд хоёр найзтайгаа ярьж исэн ёёс чат ирдэг. Тэр нь хуучин сургуулийн барилгаад хамтдаа хоод итгүү гинэ. Тэгээд өдрийн цайны цагаар ичиг оцсон чинь ёй маань хоёр найзтайгаа ирчихсэн байдаг. Гуруула зүгөөрөө гэд ичигээс асуусан хаяа бол зүгээрээ л гин. Яхав жилдээ нэг юм уу гэд бодож ахыг бодол дургуул байгаа шүү гэн. Тэгсэн ичигийн хоёр найз нь дагаад ирсэн байдаг. Тэгээд ёй за угаасаа ирчихсэн юм чи бидэнтэй хамт нэгдэлтэй гэж зургуулаа хуралд орох байгаа юм шиг тойроод хоол идэж сухаар болдог. Ёйн хувьд бол албан ёсоор үерхчихсэн юм чин хоёр найзаагаа сайн гिचэн танилцуулаад авъя гэж бодсон юм байна л да. Ичиж юу вэ гэр бүлийн уулзалчгүй гэд хэлж байсан. Энэ найз нь энэ ёйн нүдийн шилтэй найзыг таньж байдаг. Зурагтаа үнэхээр авьяас тэм гинэ. Өөрийг нь магтаж хэлсэн хитгэн өгөнд баярлаж байгааг нь харчих. За ийхүү ёйн битсэн дөрөнтэй танилцах цаг иржээ. Үерхэлт хамгийн чухал нь харилцаа учраас ойрын 6 сар юм уу жилдээ өөрсдийнхөө үерхэж байгааг хин нэгэнд мэддэхгүй байх. Нэг нэгнтэйгээ хамт харих бол түүндээ мэддэгдэх. Олон нийтийн газар нэгнээсээ 3 метрийн зайтай алхах. Үүнийг сонссон ичиж бид нар үерхэж байгаа үстэй тийм ээ? Гүү юм уу гэж асуудаг. Энэ асуултаас нь болоод ёй маань иччихдэг. Ичиж хоёулаа үерхэж байгаа юм чинь яагаад нуух ёстой гэж гисэн. Ичи 7 хүн сайн болохоор түүнээс нь хамгаалах гад иймэрхүү төрлийн зүйл хэрэг болох байх гэдэл зохиосон юм шиг байгаа. Гэхдээ энэ хоёр талынх нь хүмүүс амар өөр заяо. Энэ хоёр эмэгтэй найз нь ёй ямар сайн хүн бэ гэдэг бол нөгөө хоёр эмэгтэй найз нь ичи рүү харангуудаа ёй гомдоочихсан юм уу гэх мэтчлэн. Ичи ёйг ойлгосон бололтой дараа нь уншиг гэсэн одоо уншаа. Дээрээс нь би өнөөдөр орой ажилтай учраас чамтай хамт харьж чадахгүй л гин. Тэрүүхэн тэндээ нээх өрхөө ёйтэй сэтгэнэ дамжина. Ёйж ажлаа дуусгасныхаа дараа би л ирээдүгийнхаа талаар санаа зовж байгаа нэгний байхтаа гэд бодоод байж ирсэн. Ичи байж байдаг. Тэгээд намайг хүлээж ирсэн юм уу гэсэн үгүй. Багш нарын өрөөнд дуудагдаад л гин. Хэсэгхэн зар тогтолсон ёй маань өрөвдөлтэй юм шиг. Нэгэнт ингээд таарчихсан юм хойно хамтдаа харахаар болдог. Зүгээр л алхаж байгаа юм шиг харагдах боловч энэ хоёр маань яг 3 метрийн зайтайгаа мэлээ. Сургуулиас 1 км-ийн зайтай болох хүртэл ингэж алхах юм л гин. Хараад ичиг харангуудаа тогтолсон өөрийгөө бодоод өөрөө дөрөв цохоочхоо түүнийг нь дагаад байгаа ичиг яагаад дуурлаад байгаагаа боддог. Ёйч багш нарын өрөөнд дуудаад яг юу хийсэн гэсэн яг юу хийсний өрөөсөө хэлж өгдөггүй нэг тиймэрхүү үйл гэдэг. Ёйч лавлаад асуусан чинь ичиж өөрийгөө худлаа ирсэн юм аа гэдэг. Ёо яагаад худлаа ирсэн юм гэсэн чинь яах вэ чамтай хоёулахнаа үлдгээд л тэр заавал ийм зүйлийг хэлүүлэх гээд байдаг юм уу гинэ. Өөртөө яг л адилхан байгаа ичиг харсан. Ёй маань нэг л зүйл ойлгох шиг болоод ичиг дуудаад гүйж очиод хазар дээр нь үнсэж байгаа юм да. Тэгээд нэг хөрхөн дөрмийн талаар дахиад бодолцоод үзье л гэж байна. Ичиж би өөрийгөө барих тосом чи улам ойртох юм гэж хэлсэн. Ёй улам ойртноо гэд ойлгодоггүй ямар тач гаргасан дүрмээ аль болох хурдан шидээрээ заа гэж хэлдэг. Ёж ахин бодолцсон гэсэн болохоос солино гэж бол хэлээгүй шүү гэсэн заа гэд гарнаас нь хөтлөн тэгээд нэрээ сургуулаас 1 км-ийн зайтай болох хүртлээ 3 м-ийн зайтай алхах гэдэг дүрмээ солиул яаж юм гэсэн бодолцож үзье л гин. Зуны амралтаж боолох дөхөж манай хэдийн хаалтын үйл ажиллагаа хэлэхээр бүх сурагчид заал руу явж байна. Ичиг алхаж байсан ёйн нүдэн дээр октоо шаваад ирнэ. Үүнийг нь харсан ёй маань цатархаж байгаа юм уу хардаад байгаа юм шиг болдог. Тэгсэн нэг хөрхөн ичээ маань тэр олон октын дундаас ёй руу маань гараад алдаг. Тэгсэн нэг даварсан хитэ октууд нь яана над руу хараад алсан тэхүү гэж солиорж өгнө. Ичи тэр цаана анхаарлыг татах гэж үзээл ёй маань өмнө ч гэсэн ийм болж байсан даа гэд энэ үед ч гэсэн түнд тийм өдрөж үрсэн болоо гэд бодолтой автчихсан байдаг. Ийхүү хаалтын үйл ажиллагаа дуусаад ёй аавынхаа ажил дээр ирээд ажилласаа буух цаг нь болчихсон байдаг.
Тэгсэн ичигээс ажилчин тусгаараа над руу мэдэг дээрээ гээд дэлгүүрийн гадаа хүлээж байдаг. Үгүй нэг хөрхөн энэ хоёр маань тэгээд нэг нэгнтэйгээ уулзаад айгүй хүндэтгэлтэй. Ичи Ёыг болзон дөрөх төлөвлөгөөтэй байгаа бололтой 100 ямар нэгэн төлөвлөсөн ажил байгаа юу гэсэн чинь энэ Ёй ч баг завтай өдрөөс илүү завгүй өдөр нь олон байвал яг уу? Ичи зууг нь хамт гадуурхахыг хүссэн юмсан. Эцсийн эцэс би чиний найз залуу штэ гэсэн. Ёйч тэгээд өөрийнхөө завтай өдрийг шалгахаар болдог. 1-ээс 5 дахь хүртэл ажилтай хагасаа бүтсэн өдрөө хөршийнхөө хүүхдэд хичээл заагаад үдээс хойш нь радионы хичээлтэй. Тэгээд өглөө хичээлээ хийдэг. Тэгээд 2 цагийн лав байгаа мэн гэсэн. За арайч дээ. 2 цаг уу гэд бодож байсан чи Ёйча хүүчи энэ 2 өдөр би завтай байх та гэдгийг сонсоод шууд над 2 өдөр надад өгч гэд хэлдэг. Болон л доо явахыг хүссэн газар байгаа юм уу гэсэн Ичи маань явахыг хүссэн газар руу тэгвэл Кобе руу эцхан аялал хийвэл ямар уу гиндэ. Ёйч гэлтгүү би ч энэ залууг баян гэдгийг нь таас мартчихжээ. За тэгээд угаасаа аялал юмчин өдрийн аялал үстэй гэсэн шууд Ёй татгалзаж байгаа юм чинь. Тэгсэн муу санаатай Ичи чинь баахан амттангаар өргөтаад найзуудтай хамт аялал руу дагуулж явахаар болдог. Аялалд явахын шийдэгдээд Ичи маань орой болсон юм хойно охин хүүхэд ганцаараа явах аюултай гээд Ичиг бишээ Ёйг маань хөргөж өгөхөр болдог. Тэгсэн Ичи Ёй чиний над мөрнөр чи амар том шавж өгнө гэсэн Ёй маань шавжнаас амар айдаг болж таарна. Харин Ичиг айдгүйг мэдсэн Ёй маань Ичиг үнэхээр дог гэж хэлдэг. Ичиж өдийг хүртэл хийсэн зүйлсээс нь ганцхан инээл намаадаг харагдуулж байна гэж юу гэсэн. Угаасаа манай Ёй маань хорхой шавжнуудыг тэсэж чаддаггүй болохоор түнд энэ үнэхээр дог харагдсан гэдэг. Амар далимгаар шууд боломжийг нь ашиглаад тэврээд авч байгаа юм чин Ёйч олон нийтийн газар байхад ч ингээд хүлгсэн. Ичи болохгүй юм уу гээд айгүй хөөрхөн хараад үүнийг нь харсан Ёй маань за яг 5 минут шүгээ тэврүүлнэ. Харамсалтай нь Ичи маань өөрийгөө барилгүй Ёйн чихнээс нь хазаад үүнийг нь харсан Ёй маань сандарсандаа гүгээ зогтчихнаа. Өөрийнх л гохтой. Ёй маань ч маргааш нь хоёр найзтай Кобе руу хамт аялалд явахаар болсноо хэлдэг. Тэгээд айгүй хөөрхөн болбор байгаа болохоор хувцас сонгохтон туслаарай гээд найзуудтайгаа дэлгүүр хийснэ. Тэнэж байгаад ажилдаа хоцорж очиод Ожигүнд баахан төвөг утсандаа уушлал гуйдаг. Тэгсэн Ожигүн шууд л түүний чихэд цолчихсан юм уу гэд эмэг зүйлснийг нь анзаарчихan тэр. Ожиж гэрхай юм болохоор наад эмэгчин байн горж ирдэг нөгөө үйлчлүүлэгчтэй адилхан юм байна гэж хэлдэг. Үүнийг сонссон Ёй маань бараг л баярлаад ах шиг. Гүй тэгсэн Ожичин Ёй Ичи хоёрыг үргэлдэг юм уу гэд асуучдаг. Тэгсэн Ёй маань шууд л ичингүй ирээд тийм ээ гин үүнийг сонссон Ожи маань Ёйн түүнээс бүх зүйл нь тэр залуу зориулагдсан гэдгийг нь мэдсээр байж Ёйг дараа нь хамт гадуур гарахыг асуудаг. Угийн үерхэж байгаа хүүхдээс зүгээр гах уу гэж асуух нь хачуушаас нэг хачин шалтак тоочоод түүнтэй гарахаар болно. Хүүг нь царайлагдав. Даанч энэ хоёрын мань гол дурах юм бол би л аваална. Аялын ч өдөр болж манай Ёй маань эцэст өөрсдийнхөө худалдаж авсан бүх хувцас өмсөөгөө ирсэн байдаг. Даанч түүнийгээ цүнхэндээ игээд ирсэн байдаг ба өмсгөөс ичээдсэн л гин. Ичи манай гурыг харвуугүй юу Ёй руу маань ширтээ ээлэдэг. Яасан гэсэн анх удаа л ингээ хувцас өмсөж байгааг нь харж байна л гин. Ихэвчлэн дөрөнд хувцастай явдаг болохоор иймэрхүү хувцастайг нь харж тасаагүй гэдэг. Гүй тэгснэ Ёйг хүзүүнээс нь барьж авснаа одоо болно. Энэ бол хориотой. Дахиж харахыг чинь зөвшөөрөхгүй гэд харуулад унана. Ёй энэ хүний хажууд секунд ч өөрийнхөө хамгаалтыг бууруулж болохгүй юмаа гэд байж байсан ч гин дээр нийснэ чи өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна гэж хэлээд явчихнаа. Ёйч муу хүүхэнсэг амтан гихтээ зэрэгцэн Ожи маань Ёйг 2 өдөр ажиллаж явсныг мэдээд энэ аниме маань анги дуусч байна.